цөөхтэй болзоо гинэ. За би ганц уу байлаа. 10 жилийн нэг төгсөлтийн залуу чухам бичээд байна шүү. Хааныг хариулдаг байсан бол сүүлдээ өдөр бүр унтан унттлаа бичдэг болвоо. Тэр хотод би орон нутагт. Тэр залуу ерөл нэг тийм даруухан тогтой томоотой дүрмж гэх юм уу тийм залуу. Нэг өдөр би хотод очисон байсан уулзхуул гэж байна. Уулзъя л гэл. 5 өглөөлхийн завдлаггүй л өргөөдөр уулзаж кино үзлээ. Киноноос гараад юм идэхүү гэсэн хоёулаа манад очиод идэхүү гэд гуугаад байна шүү. Би ч за яавал гэжтэйгээл тэр хүндээ итгэсэ. Тэгээд гэрт нь очлоо. Сүүлийн үеийн сайхан шинэ орон сууцнд амьдрдсан байна. Хүч хөдөлмөрөөрөө авсан гэдэл мундаг юм аа л байж илаа. Өнөөх маань хоол хийж өгчээ шүү. Хоолоо эцэцгээчээд байж байсан чинь утсан дугаараад л за зүү одоо гарлаа марлаа болоод явчлаа шүү. Тэгсэн уучлаарай чи намайг хүлээгээ төр байж ич болох уу? Манад би сөөхийн хурд суух хэрэгтэй байгаа юм аа. Манай лифтний асуудал ярих гэдэл байна. Би сөөхөө л гэлээ. Тэгсэн гайхаас лавалтал би туцын гишүүн байгаа маа л гэж. Би ч за тэгээ тэг гэдлүүдлээ. Сугаал байла. Бараг 40 минутын дараа лифтний хажууд хүмүүстэй селфи хийсэн зураг авахуулаад одоохон за ТV асаагаад кино энэ төр үзэж байгаарай гэсэн. Би ч бүр за гэд нэлээд дурамжхан тоо. Бодит байдал дээр уур хүрээд нүд эргэлдээд хаашаа ч юм зэхэлцэн сте. За цаг боллоо. Цаг 30 минут боллоо. 2 цаг боллоо. Би ч тэссэнгүй. За уучлаарай явлаа хаалгыг чинь хаагаад гарлаа чи түлхүүрээ авсан биз дээ гэсэн чинь авсан. Уг нь одоохон дууслаа да гэж авдээ. Уура барьж ядаад гэрээс нь гараад орцоор нь гарах гэж байсан чинь гүүж ирээд за би болчлоо гэдэл. Үнэхээр сөөгтөөгөө яваал гимээр байсан. Тэгээ усан борооноор такси олдохгүй нилээн алхаж өөрийгөө шийдгсэнтэй. Тэгсэн нороод явж байтал өнөөхөө ус маань сая л орж ирлээ ундах гэж хөвтөж байна. Сайхан амбраарай гэж авсан хэрэг. Ямар амар хийгэг юм бэ? Бурхан минь ёо. Үнэхээр дүрмж залуу байна. Дүрм бол дүрм. Сүүхөөр суух хэвээр.